За дээж та гэлдэг явж байна. Гэж гайгүй юу? Зүгээр ээ нөө. Амар царай мод олж инээ төрөд байх юм. Өөс амар хавтцсан юм тэгээд хавтарн буухаараа зүгээр байна. За ээж бид нар ёын наруу дээр ирсэн салхинд гараад явж байна. Тэгээд нүүрний хавдрыг буулгахын тулд их алхаж салхинд гараарай гэдэг тийм л. Ээж ямар энэ да өвдөлт байна уу? Өвдөх юм байхгүй хавдар нэлээд жоохон хавдж байгаа. Хавдар нь буугаад ирэх юм бол тэгэл гайг болох юм. Харин тугаасаа өнөөдөр 2 дахь өдөр лөө. Тийм тэгэхээр илүү хавддаг өдөр нь гэсэн. Гэтэ удахгүй зүгээр болчих واخа. Өвдөх юм ерөөсөө. Тэрээс өвдөхгүй аа тий. За өнөөдөр бас манай ээжийн бяцлал хийлгээд яг 7 хоножийн. Тэг хавдар нь нэлийн буугаад нүдний хавдар тэгээд хацрын хавдар нь амсаа гордон бос гинт. Тийм тэг одоо ганц энэ амар юм тус хураад хөрцөн болгоо өөр өөр идэг гэсэн. Гэтэ энэ нь өвдөхгүй байгаа зү. Хүн болгоо өөр өөр идэг гэсэн. Миний болохоор эндээ ингээ хөрцөн зарим нь хөртүү гэсэн. Ямар нэгэн өвдөх, зовирлох тийм юм ерөөсөө байхгүй. Тийм. Одоо эмч дээр орно. За одоо ээж нүүрнийхаа болтгийг ахуулах чинь. Эс та бүр амар жижигхэн нүртэй болсон байна. Амар жижигхэн байна. 대충 세수해도 돼요. 네. 근데 여기 귀 뒤쪽으로는 실밥은 안 풀릴 거거든요. 그래서 요 뒤쪽으로만 물 안 들어가게. 아니면은 아예 그냥 오늘은 미용실 가갖고 그냥 머리 좀 감겨달라고. 조심히 여기 물 안 닿게 조심하게. 여기는 샴푸질 하지 말고 그냥 물로만 가볍게 해달라고. 그냥 그렇게 말씀해주시면 돼요. 만약에 미용실 가실 거면. 네. Министр бүр алгац. Яа нэ ингээл мөдөж энийг процедурэл хийдэг байхгүй нараа. Яа нэ одоо нэг гоё хавдар нь буугаад үсмэсээ угаагаад хүнчтэй жинхэнэ дүрхэндээ орохлоо амар өөр харагдах байна. Таны тухайн муханд үрчлээ алга. Бараг энд ингээд нөө нэг амар зузаан байдаг байхгүй ингээд барихлаар чинь бараг ингээд атганд нэг юм бөөринг юм. Тэр мөр алга болсон биш. Нэг л юм гоё орон зай. Одоо яг чихнийхээ ард дур үлдсэн уцууд авахгүй болгож байна. Сайн байцгаана уу? Сайн уу? За ээж бит хоёр өнөөдөр яг эмчилгээ хийлгээд 2-7 хоног дээр ирсэн байна. Тэгээд манай ээж амар хөөрхөн болсон бод. Одоохондоо хавдар нь бүгдөө алга алаагүй ч гэсэн энэ хавдрууд буух хэрэгтэй. Тийм. Тэгээд энд нь жоохон уруулын хэсэгт хөрсөн хэсэг нь бүгдөө алга болох юм бол бүр хөөрхөн болох юм шиг байна. Тэгээд манай ээж сэтгэл санаа юу гэдэг лээ. Сэтгэл ханамжийн баталгаа. Сэтгэл ханамжийн баталгаа 100%. Амар гоё байгаа. Сэтгэл санаа их өндөр байна. Тэгээд хав маань нэлээд сайн байгаа. Өнөөдөр эмнэлэг дээр очих хамгийн сүүлийн өдөр байгаа. Тэгээд эмнэлэг рүүгээ явж байна. Ямар болсон бэ? Та бүхэн хараад бас өгнөлтөө хийгээрэй. Хүмүүс төсөлд орсны дараагаар ямар ч байсан зүгээр айгүйх тийм хавдартай байсан. Тэгээд өвдөлтөөс нь ерөөсөө өвдөггүй. Их өвдөх байх гэж ер нь бол өмнө нь бол их өвдөх байх гэж бодож ирсэн. Сансныг бодоход ерөөсөө ямар ч өвдөлт байгаагүй. Өвчин намдах тариа юм уу? Өвчин намдах юм байх гэд би өөрөө бас хуваараа бас нэлийн бэлтгэл хийж утсан. Энийг ширхгийч байгаагүй зүгээр яг хавдар нь л жоохон тийм ямар хэцүү хавдаг юм бэ гэмээр л тийм мэдрэмж 5 өдөр л тийм хавдартай байлаа. Нэр нь тийштэй уруул нь бүр амар хатаад тийм ингээд хавдар нь дээрээс ингээд бомбож эхлэв тэгээд ингээд доошоо яваад идэм билээ. Тэгээ одоо ингээд энэ хав маань энд ингээд гүйцэд бас буугаагүй. Энэ ирүүний энэ хүртэл ингээд хүзүүний энүүгээр ирээний доогуур энүүгээр ингээд хавдар ингээд доошоо бууж яваа. Тэгээ ер нь одоохондоо бас хавдар 100% буугаагүй байгаа шүү. Хаван маань. Гэтэ бүрстэй амар хөөрхөн болчихжээ. Тэгээ ямар ч байсан ийм болцсон явж байгаадаа сэтгэл маш их өндөр байгаа. Сэтгэлийн дараагаар бол амаа том ангааж болохгүй. Зүгээр юм жажилж идэж болохгүй. Тэгэхээр гамаа сайн барьж иж энэнийхээ үр дүнг авахын тулд жажлууртаа хоол идэж болохгүй учраас тэр жоохон тиймэрхүү байлаа гэлээ. Гэтэ энэ бол жоохон төвчээр учраас дэвтсэн байгаа. Тэгээд энэ бантан одоо энэ зутан хоолнуудыг идэж тэгээд дээр нөгөө хавангаа маш сайн хурдан болгохын тулд хулууны шүүс тэгээд дээр нь гэртээ юу үзмний шүүс маш их
хийж уусан. Тэгээд ер нь бол боломжоор салхинд гарч дасгал хийх ингэж гарахаар бол ингээд бас хаван их бас хурдан бууж өгдөг юм билээ. Тэгээд болж игэл дээшээ харж унтахтаа дээшээ харж хэвдэх, дээшээ харж унтах, жоохон толгоогоо өндөр байлгаж өгөх тусмаа хаван маш хурдан буудаг гэж хэлсэн. Тэгээд яг тэрийг бол ёсчлон биелүүлсэн байгаа. Би ямар ч үсэн 2-3 кг туурсан. Тэгээд яг ингээд нөгөө нэг өөрөө бас дуртай юмнуудаа идмээр санагдаа тийм бэт юм бэлээ. Тэгээд тэр дунд нь заавал ингээд хадбайлгүй шиг бүр махта хоол идмээр байл бүр ингээд бүр маш хүүхдийн бантан хийж өгч байгаа шиг тийм ингээд жижигхэн ингээд хэрчж байгаа. Бантан зутан юм багж ажлууртай тийм хоолыг бол өөрөө хийж идсэн. Найс нөхдөдөө уулзсан ч гэсэн ганаа чи ямар хүүхэн болцсон яасан гэлээ ямар гоё болцсон ингээл хүн болгонд тэгэхээр зүгээр л нэг тийм ад жаргал тэр мэдээж эмэгтэй хүн чинь яасан гоё болцсон ямар хөөрхийн чамд энэ гоё зүгчин энэ гоё үгнүүдийг сонсох тусам эмэгтэй хүмүүс чинь тийм ад жаргал гоё мэдэрдэг те. Тэгээ өөрөөс тийм гоё тийм өөрөө ирэхгүй тийм ирч хүчтэй болоод тийм гоё ад жаргалтай тийм гоё мэдрэмж мэдэрч байгаад айгүйх гоё байгаа. Сайн байцгаана уу? Хоёр их рээж байна. Өнөөдөр та бүхэн тэгээ яг 1 сарын дараа уулзж байгаадаа баяртай байна. За та мессэлд орсон сэтгэл чинь ямар нээжээ? Мессэлд орсноос хойш бол маш их өөрчлөлт орж үнэхээр залуужж хүсэж мөрөөдөжсэн тэр дүрхэндээ очиж байгаад үнэхээр баяртай байгаа. За тэгээд мессэл хийх гэсэн үед чинь айгүй хөвдсөн үү ээжээ? Сансныг бодох юм бол үндэ ерөөс өвдөөгүй. Зүгээр хавдалт байсан болохоос биш. Хавдалт нь яг хавдах үедээ бол жоохон зөөвөртэй байд юм бил ингээд хоёр санаа руугаа ингээд бомбаатал хавдаад ирэхээр тэгээ хавдар хизээ буухвал гэж л тэрэндээ жоохон санаа зовж исэн боловч өөр ямар нэгэн тийм зөөвөр шанал ерөөсөө байгаагүй. Зүгээр эсэ. За тэгээд танаа найзууд ажлын газрын хүмүүс таныг хараад яг юу гэж хэлсэн? Манай найзууд үнэхээр бас намайг хараад өөрчлөлт их орсныг үнэхээр гайхсан. Эхний 5 хоног дотроо бол маш их хавддаг юм байлээ. Тэгэл тэрнээс хойш бол баг багаар ингээд хавдар нь буусаар өнөөдөр 1 сарын дотор үнэхээр нүүр маань ийм дүрхтэй болсон. Ер нь бол яг 100% хавдар нь бол гүйцэд буугаагүй байгаа. Одоо хүртэл хавдартай байгаа. Энэ хавдар гүйцэд буух юм бол яг одоо энэ байгаа дүрхнөөсөө өшөө илүү гоё цэвэрхэн болно гэж бас ингээд бас тэсэн ядаа хүлээж байна. За мэслийн дараа хизэнээс эхэлж дүүрээ угаагаад үсээ угааж эхэлсэн бэ? Мэслийн дараагаас бол эхний 3 хоног дотор бол нойтносл байдгаар нүрээ цэвэрлсэн. Тэрний дараагаар бол хөнгөн усаар бол нүрээ угаасан байгаа. Эмнэлгээс бол 7 хоногийн дараа оёдлоо ахуулаад тэгээд үсээ угааж болно гэж хэлсэн боловч би нэг өшөө 3 хоног бол жоохон дэвчиж байгаад 10 хоногийн дараа яг үсээ сайхан угаасан байгаа. Үнэхээр үс угаасны дараа бол толгой хөнгөрөөд нүүр мөрөстэй сайхан гоё болт юм билээ. Үнэхээр гоё эсэ шүү. Үс угаасан өдөр. Ер нь бол 40-аас хүрээд хүмүүс маш хурдцтай хөгшөрч үрчлээ, маш ихээр үүсч арьс их суларч унждаг юм байна. Ер нь бол оройдохоос өмнө өөртөө анхаарал тавьж өөрийгөө арчлах хэрэгтэй юм байна гэж үнэхээр би бас дотроо маш их бодлоо. Месслийн дараагаас залуужиж тэр тусмаа өөрийнхөө сэтгэл дотроосоо хүртэл залуужиж байгаагаа өөрийн ирэхгүй би бас мэдэрч байгаад үнэхээр баяртай байгаа. Ер нь өөртөө итгэлтэй болж, өөртөө дурлаж тэр нүүр царай маань хүртэл гоё болохоос гадна сэтгэл дотроосоо хүртэл үнэхээр бас өөр тийм гоё мэдрэмжийг хүртэл авч байгаадаа үнэхээр баяртай байгаа. Дээрээс нь би бол эмнэлгээ зөв сонгосондоо бас их маш баяртай байна. Үнэхээр чадвар сайтай эмчнэртэй, үнэхээр үйлчлэгээ маш сайтай эмнэлэг сонгосондоо бас их баяртай байгаа. Хаяа би хүүхдүүдтэйгээ бичлэгэнд нь ордог байгаа. Тэгээ тийм болохоор цаашдын хүүхдүүдийнхээ бичлэгэнд бас орох бүрт та бүхэн миний бас ямар өөрчлөлт орсон дүрхүүдийг бас харах боломж байгаа. Тийм болохоор дараа уулзцай баяртай.